Braille цаасаар ном хийхэд өртөг өндөр бөгөөд нэг номыг Braille-аар хэвлүүлэхэд дор хаяж хагас сарын хугацаа ордог байна. Харин тухайн номыг сканердэж бичмэл файлаар төхөөрөмжөд уншуулахад 2 хоногийн дотор цахим ном бэлэн болдог гинэ. Улсын хэмжээнд ганцхан Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санал энэ үйлчилгээг хэрэгжүүлдэгч төхөөрөмжийн хүрэлцээ маш муу юм байна. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан технологийн шийдлүүд манай улсад 2010 оноос нэвтэрсэн байна. Эдгээр шийдлүүдийн нэг нь захин Braille төхөөрөмжийн үйлчилгээ. Энэ үйлчилгээг улсын хэмжээнд ганц байгууллага хэрэгжүүлдэг нь Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан. Номын сангийн мэдээлэл технологийн ажилтан захин Braille болон DAISY гэх хоёр төхөөрөмжийг Монголд нутагшуулах, хөгжүүлэх ажлыг санаачлан номын сандаа анхлан нэвтрүүлжээ. Манай номын сангийн үйлчилгээнд эхлээд DAISY захин номын формат буюу хүртээмжтэй хэлбэрээр ном хэвлэлийг унших юм технологи нэвтэрсэн байдаг. Энэ бол 10 оноос хойш одоо ингээд тасралтгүй хөгжөөд явж байгаа юм технологи байгаа л да. За энэ хүрээнд бол бид нэр эхлээд сонсдог хэлбэрийн номнууд бол бүтээгээд тэр номнуудаа харааны бэрхшээлтэй иргэдэд уншлагын танхимаараа дамжуулж хүргэдэг байсан бол 2018 онд бид EPUB буюу захим номын форматыг нэвтрүүлсэн. Энийг бол энтгэгээс мэргэжилтэн хурж ирээд номын сангийн байгууллагуудад сургалт явуулаад манай номын сан хамгийн түрүүнд энэ форматыг нэвтрүүлсэн. За тэгээд энэ EPUB гэдэг форматаар номыг хараг хүмүүс яаж унших вэ гэхээр компьютерийн ярьдаг програм, гар утасны аппликейшн, ийм захин Braille төхөөрөмж гэдэг энд ажиллаж байгаа энэ төхөөрөмж. За тэгээд энэ захин ном уншигч төхөөрөмж гэдэг энэ хоёр төхөөрөмжийн тусламжтайгаар манай номыг уншиддаг. Зөвхөн компьютерт захин Braille төхөөрөмж холбон ном болон бусад төрлийн мэдээллийг авах боломжтой. Харин DAISY ном уншигч төхөөрөмжийн тусламжтайгаар хэвлэмэл ном уншиж буй мэт үг, үсэг, хуудас, бүлэг гарчгаар нь уншин бичвэрээр нь хайлт хийх боломжийг бүрдүүлжээ. Уг технологийн шийдэл нь харааны бэрхшээлтэй иргэдэд тулгардаг асуудлыг шийдэхэд нөлөөлж байгаач хүртээмжийн хувьд дутагдaltaй байгааг хэлж байна. Манай уншлагын танхим маань 20 хүний суудалтай ийм уншлагын танхим байдаг. Тэрэндээ бол төхөөрөмжийн тоо маань хүрэхгүй л байгаа л да. Тэгтээ бол энэ төхөөрөмжийг би түрүүн хэлсэн нөгөө улсаас харааны бэрхшээлтэй иргэдэд 3 жил тутам ийм төхөөрөмжийг олгодог. Халамжийн тухай хуулийн заалтын дагуу. Тэгээд энэ төхөөрөмжийг бол харааны бэрхшээлтэй иргэд маань өөрснөө авдаг болохоор энэ төхөөрөмжөө бол өөрснөө ашиглаад номын сан дээр ирээд мэдээлэл номоо авдаг гэсэн үг. Олон улсын жишгт харааны бэрхшээлтэй иргэд сургуульд боловсрол эзэмшихээс гадна нийтийн номын сангийн үйлчилгээний тусламжтайгаар хөгждөг. Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн зүгээс уг жишгийг Монголд хөгжүүлэхээр зорж байгаа юм байна.